Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2025 оны зээлдэх Читото замгах харилцагтай хувьцаат компани Дархан хотын 64 жилийн ойн баяраар тавилгын үйлдвэрийн нээлттэй хийлээ. Үйлдвэр ашиглалтад орсноор боддоор 15 ажлын байр шинээр бий болохоос гадна дан байдлаар олон ажлын байр бий болох орон нутгийн тавилга үйлдвэрлэгч жижиг үйлдвэрүүдийг чанар стандартын шаардлага хангасан тавилгын бэлтгэцээр хангах, нэг доор богино хугацаанд их хэмжээгээр үйлдвэрлэх кластерын зохион байгуулалтаар ажиллаж цаг хугацаа, төсөв хөрөнгө, хүн хүчээ нэгтгэх боломжтой боллоо. 2025 онд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Дархан аймгийн 98 жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг 16.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээлээр дэмжсэн юм а. Манай 2025 он жижиг дунд үйлдвэрийн зээлд хамрагдаад 300 сая төгрөгийн зээлийн санхүүжилт аваад яг төсөв дээр бичсэн дээрээ зарцуулалтаа хийгээд тоног хөрөмжийн худалдаж аваад тавилгын үйлдвэр шинээр нэгдээд байгаа маа. Одоогийн байдлаар шинээр нэгснээс хойш 10% шинээр ажлын байр бий болгоод энэ ондоо ихэд энэ тоомонд 20 хүрэх төлөвтэй байна. Тоног хөрөмжөнд давуу тал гэх юм бол манай үйлдвэрийн тоног хөрөмж нь бүгдээрээ хятадд улсын номер 1 гэж явдаг. Нашийн брэндээр тоноглогдсон. Энэ тоног хөрөмж нь өөрөө давуу тал маш олон давуу талтай. Одоо чинь CNC-гээр тавилга төслөө гэхэд давуу тал нь юу вэ гэх юм бол миллиметрик 1000 ваттны дайтайгаар наривчлаад төсдөг учраас айлдаа очиод нөгөө тавилгаа уусрахад ямар нэгэн алдаа гарахгүй. Тэгээ чинь жижигээр бужаанууд гэх юм одоо жижиг цэгт ажиллаж байгаа хүмүүс маань ингээд гар хөрөөр ашигладаг. Гар хөрөөр ашиглахаар нөгөө хавтангаа шахахтаа буруу зөв шахсаас олж хөмжөө зүрх гардаг. Тэр нөгөө айлдаа очоор жоохон далигаал хаалга нөгөө далийн мэлэл болоод байна шүү дээ. Энэ бүх алдаа чинь одоо манай дээр бол гарахгүй л гэсэн. Яг одоогийн байдлаар бол Игэртэй хамтарч ажиллаж байгаа. Коронашпан гэдэг сүүлийн бүх хавтангуудтай хамтарч ажиллаж байгаа. Бас хажуугаар нь тоногуудтай хамтарч байгаа. Галтгооны тоногоо бүх тоногуудтай хай голд гэдэг бүгднтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр яг одоо манай шоурум дээр ирэх юм бол нэг 80 орчим өнгийн сонголт бэлэн байна. Эндээс өнгөө сонгоод захиалах бүрэн боломжтой. Бодон галтгоо бас гарч байгаа. Бодон галтгоо захиалсан тохиолдолд өнгө нь бол угаасаа 1000 даваад явчихна. Өөрөө өнгөө дуртай өнгөө хийлээд бид тэр кодын дагуу өнгөө гаргаад бодон галтгоо хийх боломжтой. Анхдагч тий. Орон нутгад бол анхдагч бараг хойд бүстэй анхдагч гэж явах хаа. За хөдөө аж ахуйн Дархан аймагт үйл ажиллагаагаа явуулаад 2 дахь жилийн өрөг үзэж байна. За энэ хугацаанд бид нар хөдөө аж ахуйн яамны сайдд тавьсан хүсэлтийн дагуу орон нутагт бас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтарч ажиллах өмнөх жилүүдэд олгож ирсэн санхүүжилтийг нэмэх юм хүсэлтэй удаадараа танилцуулсан. За ингээд жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас дамжуулж энэ жил Дархан аймагт анх удаа түүхэндээ байгаагүй одоо 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг манай жижиг дунд үйлдвэрлэгч нарт олгохоор шийдвэрлсэн. За энэ төслийн шалгаруулалт нь хууль дүрмийнхэн дагуу олон нийт зарлаад за нийтдээ 20 орчим одоо төрлийн 42 төслийг 15 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх одоо шийдвэр гаргаад за ингээд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгогдсон зээлийн дагуу аж ахуйн нэгж байгууллагууд маань ажлын байрыг нэмэгдүүл шинэ тоног хөрөмжтэй үйлдвэрүүдэд ашиглалтанд оруулж байгаагийн одоо нэгэн жишээтэй өнөөдөр бид нар энд танилцж байна. Тэгэхээр номт гэдэг энэ тавилгын үйлдвэр Дархан хоттой анх удаа бүрэн одоо автоматсын юм үйлдвэрийг оруулж байгааыг онцлог байна. Тэгээд бусад энэ одоо 30 орчим одоо можон сэх буюу одоо энэ тавилгын үйлдвэрүүдэд бэлтгэж өгөх за компьютероор орчин үеийн 2025 оны шинэ одоо энэ загвар технологи техникээр үйлчлэгээ үзүүлэхэд бэлэн болсон үнэхээр таатай байна. За мөн шинээр ажлын байр нэмэгдэж. Тэгэхээр энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл маань бодитоор одоо аж ахуйн нэгж байгуулах хувийн хвшлийнхэнд маань зөв хөрөнгө оруулалт болсны томоохон жишээ нь бол энэ байна гэж харж байна. Ингээд нийт үйлдвэрийн хамт олон болон Дархан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хөдөө аж ахуйн яам, жижиг дунд үйлдвэрлэлийн газрынхандаа анхныхаа иргэдийн өмнөөс жижиг дунд үйлдвэрлэгч хэрэглэгчдийн өмнөөс салбарсан ажиллая. Хөдөө аж ахуйн үйлдвэр яам Дархан хотод шилжиж ирснээс хойш төвийн бүс тэр дундаа Дархан Уул аймгийг дэмжих хүрээндээ сангаас энэ онд 16.1 тэрбум төгрөгөөр 98 төслийг санхүүжүүлэх юм шийдвэр гаргаж байгаа. Энэ төслүүдийн маань анхны холх энэ Этата цамхаг энэ компани маань тавилгын үйлдвэрийн нээлттэй өнөөдөр хийж байна. За тэгэхээр бидний санхүүжүүлсэн төслийн үр дүн банд эхнээс ингээ харагдаж байна гэж ойлгож байна. За жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн энэ зээл 5 жилийн хугацаатай жилийн 5% хүүтэй зээл байж байгаа. Урд нь аймагуд одоо нийт сангийн эргэн төлтийн их усрээс за 1 орчим тэрбум төгрөгийг санхүүжүүлдэг байсан бол төвийн бус тэр дундаа Дархан аймгийн дэмжсээр энэ онд 16.1 тэрбум төгрөгийг санхүүжүүлж шийдвэрлэсэн. За тэгээд яг Дархан хот одоо өргөжж जैन тэр утгаараа барилгажилт одоо орон сууцуул нэмэгдэж байгаа. Энийгээ дагаад тавилгын үйлдвэр нэмэгдэх бас юм хэрэгтэй шаардлага үүссэн байна. Тэгэхээр энэ тавилгын үйлдвэрийн одоо түүчээлээд тийм ээ энд иж бүрэн ийм автомат тоног төхөөрөмжтэй үйлдвэрийн санхүүжилтийн хөрөнгө оруулалтыг манай сан хийсэн. Тэгэхээр энэ үйлдвэр юугаараа онцлог гэхээр энэ одоо дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиг оруулж ирж байна. Энэ өөрөө нэг дор олон одоо тавилгын бэлтгэцийг зэрэг үйлдвэрлэх зөвхөн ийм боломжтой технологиороо онцлог. Өөрөөр хэлбэл энэ олон жижиг үйлдвэрүүд одоо тусдаа ийм том үйлдвэрүүд ийм одоо үйлдвэрийн байр барих шаардлагагүйгээр
дундаа ийм том үйлдвэртэй байх юм бол зэрэг тоног төхөөрөмж хүн хүч шаардахгүйгээр шаардлагатай бэлтцүүдээ энэ үйлдвэрүүдээр авчирч бэлдүүлээд зөвхөн угсралтын ажил дээр хүмүүсийг нэмэгдүүлэх боломжтой. Энэ үйлдвэр одоо зөвхөн энэ төслийнхөө хүрээнд 15-аас 20 ажилтан одоо ажлын байр бий болгохоос гадна дамаар энэ одоо бусад жижиг үйлдвэрүүдээр ажлын байр шинээр нэмэгдэж байгаа юм онцлогтой. Дарханхад өргөчөнд хийлж барилгажилт орон сууцчлалт нэмэгдэж буй энэ үед энэхүү төсөл нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эзэндээ хүрсэн нүдэ олсон санхүүжилтийн жишээ болж байна.